эмчлэх боломжтой болсон гэж хэлдэг. Хэрээнүүдийг хизээнээс 100% эмчлэх боломжтой болсон байна. За энэ яг ерөнхийдөө ийм юм л да. Монгол улс ерөнхийд юуны элэгний хавдрын асууралтаар дэлхийд 1-р байранд байна. Энэ бол 100 мянган хүнд тутамдах элэгний хавдрын асууралтаар. Энэний үндсэн гол шалтгаан нь вирус гепатит одоо хепатитын вирус гэж. Энэ дээр нь 5 төрлийн вирус байдаг. А, Б, С, Д, Е гэдэг. За Б, С, Д нь болох дээр зэрэг одоо халдвар авах дээр архагшдаг. Архагшаад тэр нь юу болдог? Элэгний хатуурал хавдар болдог. Ийм юм байна. А, Е хоёр нь бол ерөнхийдөө цочмогоор өгдөө тэгээд эдгэрчдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө сүүлийн одоо нэг 6-7 жилийн хугацаанд бол элэгний энэ Б вирусын эмчилгээнд дээр бол дэлхийн шинжилгээ ухаанд хувьсгал гарч байгаа. Тэгээ хувьсгал гараад одоо бол дэлхийн шинжилгээ ухаанд С вирус бол бүрэн эмчилж болдог ийм өвчин болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш олон төрлийн эмчилгээнүүд гарч ирж байгаа. Тэгээ Монгол улсад одоо эхний ээлжинд тэр софосбувир гээд энийг оруулж ирэх тэр асуудлууд нь яригдаад бас нэлээд сенсац болоод ингэж явж байгаа тийм ээ. За одоо бол ерөнхийдөө асуудал нь нэлээд голдролд ороод эрүүл мэндийн яамн дээр хүний эмийн зөвлөлөөр ороод ингээд батлагдах төвшөндөө одоо энэ 12 сардаа шийдэгдээ тэгээд явна. Ерөнхийдөө бол аль талдаа хүмүүс манай бодлого шийдвэр гаргагчид бүгдөө дэмжиж явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ эмчилгээ бол хүрээд ороод энэ софосбувирээс гадна дараагийн шатныхын эмчилгээнүүд нь одоо гарчихсан байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол С вирус дээр эрүүл элэг хөтөлбөрийн хүрээнд бид нар эмчилгээний орж ирж байгаа эмчилгээг энэ бол төгс эмчилдэг эмчилгээнүүд орж ирж байгаа. Энэ эмчилгээг аль болох одоо үн өртөг багтай хүртээмжтэй байдлаар ингээд оруулж ирээ. Тэгээд нийгмийн даатгал энэ байгаа системийг хэрэглээд ингээд ард түмний энэ өвчин нэрвэгцэн улсуудаа эмчлэх ийм бодлогыг бариад бол идэвхтэй ажиллаж байна. Тийм. Тэгээд ерөнхийдөө энэ дээр бас Б вирусын эмчилгээ бас орж ирж байгаа. Ерөнхийдөө бидний ерөөсөө гол зорилго маань энэ эрүүл элэг хөтөлбөрийн гол зорилго нь энэ ойролцоогоор Монгол улсын хэмжээнд бол нэг 20 орчим хувь нь хүн амын 20 орчим хувь нь Б, С, Д вирусын халдвартай, архаг халдвартай гэсэн ийм судалгааны үр дүнг бол манай багийн эрдэмтэд 2013 онд судалгааг хийгээд тархалтын тогтоогоо гаргасан. Тэгэхээр зэрэг энэ гаргасан энэ хүмүүсийг одоо энийг цогц байдлаар шийдэх зүгээр ганцхан эмчилгээ биш тийм ээ. Энэ дээр бол нэлээд одоо том хэмжээний цогц байдлаар шийдэх. Тэгэхээр энэ эрүүл элэг хөтөлбөр маань бол 3 үндсэн дэд хөтөлбөрөөс бүрдэж байгаа. Урьдчилан сэргээлтийн дэд хөтөлбөр, эрт илрүүлтийн дэд хөтөлбөр, тэгээд эмчилгээний гэж. За эрт илрүүлтийн одоо урьдчилан сэргээлтийн дэд хөтөлбөр маань юу болж ийнө гэхээр зэрэг эрүүл мэндийн системд 20% нь халдвартай гэж байна. Халдваргүй 80% байна тийм ээ. Халдваргүй 80%-ийг одоо хамгаалах энэ бол хамгийн чухал асуудал. Тэгэхээр урьдчилан сэргээлтээр бол одоо хэвлэл мэдээллийн байгууллага, энэ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг байгууллагатай хамтраад энэ бол цогц байдлаар ийм зүйл явна. Жишээлбэл яавал халдахгүй байх уу, яавал өөрийгөө хамгаалах уу, Б-гийн вакциныг хийх хэрэгтэй энэ төр ингээ олон төрлийн асуудлууд байна энэ дэр. За эрт илрүүлтийн дэд хөтөлбөр гэдэг чинь тэгээд ерөнхийдөө ойролцоогоор ингээд 20% тэр чинь нөгөө зарим насных нь ангиллуудаар өөршөөдөө жишээлбэл настай группүүд нь одоо 40-оос дээш насныханд С вирусын халдвар бол их өндөр байх жишээтэй. Тэгсэн хэрнээ хүн амынхын тоо нь бага шүү дээ тэр групп чинь. Тийм учраас яг ингээд тоолоод ингээд тооцоод үзэх юм бол ойролцоогоор одоо тэргүүлэх зэргийн эрдэмтэд 8 сард цуглаад юу гэсэн одоо санал дээр нийлсэн гэвэл ойролцоогоор 400 орчим мянган хүн вирус гепатитын архаг халдвартай байна гэж. Гэхдээ зэрэг тэр 400 орчим мянган хүний хин гэдгийг мэдэхгүй шүү дээ. Наранбаатар байгаа юм уу, Доржин юм уу, Батны юм уу мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсээ урьдчилан онцлох, эрт оншилсноор тэр нөгөө хавдар болгочихгүй, хатуурал болгочихгүй, тэрнээс наар эмчлээд ингээд урьдчилан сэргийлэх. Энэ хөтөлбөр бол ерөөсөө энэ дээр. Энэ хөтөлбөрийн гол цөм нь бол ерөөсөө БЦ вирусын шинжилгээнд Монгол хүн бүрчлийг толгой дараалан оруулаад энэ хямд төсрөөр тийм ээ. Үнэтэйгэр биш. Төргүүчсэн шинжилгээгээр ч юм уу ингээд хийх ийм орон даяар энийг компани байдлаар зохион байгуулах ийм үйл ажиллагаа явагдана. За 3 дугаарт нь бол нэгэнт халдвар авчихсан одоо тэр
орчим хөв гэж байна тийм ээ. Энэ хүмүүсийг эмчилгээнд хамруулах. Тэр тэргүй халдвар авсан хүнийг бол эмчлэхээс өөр арга байхгүй. Тийм болохоор энэ эмчилгээнд хамруулахын тулд одоо эмчилгээний тэр дэлхийд дахинд гарч ирж байгаа шинэ эмчилгээнүүдийг аль болох одоо өртөг багтаагаар хүн амдаа дарамт багтаагаар эдийн засгтаа дарамт багтаагаар оруулж ирэх ийм зорилгоор ажиллаж байгаа. Тэгээд эмчилгээний хөтөлбөрийн одоо эхний шатанд бол хамгийн чухал зүйл бол эмчнэрийн сургалт. Энэ дээр жишээлхэд энийг зүгээр нэг толгойн өвчин намдаах гэж байгаа юм шиг юм унгаад тийм өөрөө дур мэдээд ингэж хийдэг бол эмчилгээнүүд биш. Энийг бол эмчийн хяналтанд ор нарийн мэрэгжлийн эмчийн хяналтанд ор хийх ёстой. Тийм учраас эмчнэрийн сургалтын асуудал энэ эмчилгээнийх нь удирдамжийг сургах энэ дээр сайн бэлтгэх ийм асуудлууд. Бид нар тэр эмчилгээ орж ирээд одоо их сенсац болоод ирээд энэ тэрний наан биднэрт хийх юмнууд маш их байна. Тэгэхээр одоо Монголын иргэний эмчнэрийн нийгэмлэг, оnomсан, нийслэл, эрүүл мэндийн газар, одоо манай яам, эрүүл мэндийн яам бүгдөө хамтраад арга ухааны үндэсний шинжилгээ ухааны үндэсний их сургууль бүгдөө хамтраад иргэний эмчнэрийн одоо сургалтыг орон аймаг болгоноос төлөөлөлтөй дүүрийн хотын 2 дугаар шатлалын болон 3 дугаар шатлалын бүх гастроэнтеролог, хепатолог энэ чиглэлийн эмчнэрийг оролцуулаад ийм сургалтыг бол 12 сарын 13-14-нд Хөтөд их корпорат зочд буудал зохион байгуулж байгаа. Тэгээд энэ бол ерөнхийдөө нөгөө сургалтын анхны ингээ шатыг тавьж байгаа ийм зүйл болж байгаа. Тэгэхээр гадаадын улс оронд ер нь одоо энэ одоо эмчилгээг хэрэглээд 100% эвдэрсэн тэмрэг нь ямар улс орнуудад энэ эмчилгээг хэрэгжилж байна? Тий, одоо бол ерөнхийдөө энэ одоо орж ирэх гээд энэ яригадаад байгаа Sofosbuvir гэдэг эмчилгээ бол жишээлхэд өнгөрсөн оны 12 сарын 5-нд юугаар Америкийн хүнс эмийн агентлагаар батлагдсан. Тэгээ Европын холбооны хуулиар тэрнээс арай өмнө сарын өмнө батлагдсан. Тэгээд нөгөө Европын холбооны хууль дээр маркетингийн зөвшөөрөл, эмийн зөвшөөрөл 2 юм болгодог. Маркетингийн зөвшөөрөл нь бол 1 сард олгогдсон. Ерөнхийдөө ойролцоогоор биднэрт байгаа одоо мэдээлэлэр бол 80 орчим мянган хүн эмчилгээнд хамрагдаад эмчил өгчихсэн. Ойролцоогоор бол тэр чинь эмчилгээнийх нь одоо нөгөө хуучин эмчилгээ чинь бол ийм эмчилгээ байлаа шүү дээ. С вирустэй жишээлхэд интерферон, рибавирин гэдэг интерферонон 7 хоногт нэг удаа хийдэг тариа, рибавирин гэдэг эмтэй цуг жил гол 18 сар. Ерөнхий стандарт эмчилгээ нь 18 сар. Маш хүнд. Тэгтэр зэрэг энэ юун дээр энэ эмчилгээг одоо маш хөнгөвчлөө тийм ээ. 3 дахь юм нь орж ирээд ингээ 3 сарын стандарт эмчилгээ байгаа. Энэ бол гурвалсан. Тэгээ ийм эмчилгээгээр бол одоо төвчин хэлснээр 80 гаруй мянган хүн эхний 14 оны эхний 6 сарын байдлаар одоо энэ сүүлийн 6 сарын байдлаар хэдэн хүн нэмэгдсэнийг бол би одоохондоо сайн мэдэхгүй байна. Эхний 6 сарын байдлаар 80 мянга орчим мянган хүн дэлхийд дахин нэмжлэгдчихсэн. Энэ яг адилхан ийм хөтөлбөр Египтэд орчихсон байж байгаа. Египт бол жишээлхэд энэ тэр халуун орны snail fever гэж байдаг. Тийм паразитын өвчин тэрнээс болоод С вирусын халдвар нь аюу бас манайх шиг өндөр тархчихсан. Энд бол эмчилгээний хөтөлбөр нь хэрэгжээд 650 мянган хүн эмчилгээнд орох гэж байна гэд ороод ингээд яваад эхэлж байна гэж Египтийн үндэсний багийнхантай сая би Бостонд Америкт уулзахад тэгж ярьж байна. Тийм. Тэгэхээр энэ бол одоо дэлхийд дахинд ингээд хэрэгжээд эхлээд зөвхөн Монголд биш. Гэхдээ Монгол улсад нэг тийм онцгой юу байна. Юу гэхээр хүн ам цөөтэй тэгсэн мөртлөө өвчл их өндөртэй. Хүн амд биднэрт 400 мянга их тоо мэт санагдж явж дэлхийн бусад орнтой харьцуулахад жишээлхэд Египтэд харьцуулахад Египт чинь 6.5 сая хүний тухай ярьж штэ. Яг өвчтөе одоо цэгийн гэхэд дангаараа. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол нэг 150 юм уу 200 мянган хүн тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийг богино хугацаанд эмчлээд С вирусыг бүрэн устгах боломжтой орн байгаа байхгүй юу? Тийм орны тоонд манайх Монгол улс байна, Гүрж байна, Нью Зеланд, Шинэ Зеланд байна. Тэгээд Лаос энтер гэдэг иймэрхүү цөөхөн хүн амт ийм улсууд байна. Гэхдээ Монгол улс бол өвчин нь хамгийн дэлхийд нэгд байгаа. Ингээд бид нар энэ дээрээ монголчууд ив найртай хоорондоо хамтраад сайхан ажиллаж чадах юм бол биднэрт энэ бол үнэхээр алтан боломж энэ дэр байна. Тийм тэгээд энийг хийхин төлөө бид бол одоо чаддаг бүхнээ л хийнэ. Үн хүртгийн хувьд бол нэг 84 мянга 28 мянга гэл яваад тийм Монгол бол нэг $1800 bis $900 гээд 2-3 өөр нь явна л дээ. Яг ямар. Тийм энэ бол яг хөө энэ ч ерөөсөө ийм юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмчилгээний өдөртөмж Америкийн, Европын холбооны одоо тэгээд манай Монголын илгэний эмчнэрийн нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо нийлээд эмчилгээнийх нь өдөртөмжийг
хепатит С вирусын эмчилгээний өдөртөмжийг боловсруулаад дуусчихсан одоо эрүүл мэндийн яамд ингээд өгөх гэж байна. Стандарт болгож батлуулах гэдэг. Тэгвэл зэрэг энэн дээр одоо энэ бүх өдөртөмжүүдэд заасны дагуу энэ бол гурвалсан эмчилгээ. Гурвалсан эмчилгээ нь интерферон, рибавирин, тэгээд софосбувир гэдэг. Софосбувир гэдэг нь Савалде гэдгийнх нь нөгөө үйлдвэрлэгчийн нэр нь. Тэгээд Савалде гэдэг нь болохоор нөгөө брэнд нэр гэж ярьдаг, маркетийн нэр нь тийм ээ. За тэгэхээр ийм гурвалсан эмчилгээ. Энэ гурвалсан эмчилгээний хувьд бол софосбувирийн тухайд бол тэр тавьсан компани бид нар бол эмийн зардаг компани биш, эмийн зарахгүй шүү дээ. Тэгээд манайх бол компани биш, төрийн бус байгууллага, ашигын бус байгууллага тийм ээ. Бид нар бол хөтөлбөрийн хэрэгжилтэйг л сурвалж судалгааны талаас хариуцж байгаа. Тэгэхээр энэ дээр бол 9 сарын хэрэгцээ нь 300, стандарт эмчилгээ нь 3 сар учраас $900 гээд ингээд заагаад өгчихсөн. Интерферон манай тарин үнэтэй байгаа. Сарын хэрэгцээ нь ойролцоогоор нэг $800-аас $1000 хооронд байна. Рибавирин нь бол хямдхан. Тийм учраас тэр бол нэг дарамт болохгүй. Ингээд яг үнэндээ энэ эмчилгээний өгтөг бол бас тийм хямдхан биш үү. Яг ингээ 3 сарын ингээ тоолоод үзэх юм бол ойролцоогоор $4000 орчим болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр монголчууд энэ дээр бас нэг тийм их азтай шантай байна л да. Гэхдээ 4000 хэдий ч гэсэн тэр нөгөө 12 сар 18 сарын эмчилгээтэй харьцуулах юм бол эн чинь маш хямдарч байгаа байхгүй юу? Тэгээд эмчилгээнийх нь үр дүн нь маш өндөрсөж байгаа тийм ээ. Интерферонтой эмчилгээ бол маш хүнд эмчилгээ. Тэгээд тэрнийг ингээ хугацааг нь багасгаад ингээд их сайжирч байгаа. Эннээс гадна софосбувирийн дараагийн шатных нь нэмэн сая Америкийн хүнс эмийг агентлагаар батлагдчихсан 10 сарын 10-нд. Энэ нэм нь болохоор харбоныгээд софосбувир эдипесвир хоёрын цуглуул комбинацийн юм байгаа. Энэ бол интерферонгүй, рибавирингүй ганцхан юм. Өдөрт ганцхан юм угаад урд өмнө эмчилгээ хийлгэж байгаа улсууд бол 2 сарын хугацаанд эдгэрэх 98, 97, 98, 99%. Маш юм өндөр хувьтай. Ийм үнэхээр гайхалтай ийм зүйл гараад ирчихсэн. Тэр нөгөө Америкийн хүнс эмийн агентлагаас батлагдахтаа эн чинь эмчилгээнд гарсан гайхамшигтай ололт гэсэн статустайгаар батлагдж байгаа. За тэгэхээр энэ эмчилгээнүүд бол бүр энэ софосбувирийн үннээс ч хямдхан орж ирэх ийм боломжтой байгаа л да. Тэгэхээр энэний бол яг үнүүд нь одоохондоо тодорхойгүй байна. Америкийн нэгдсэн улсад бол тодорчсон 2 сарын эмчилгээ нь $66000, 3 сарын эмчилгээ нь $92500 байдаг. Манайх бол амжиргааны шалтгаалууд бол энэ юу нэг баш тийм. Тийм.